17 дугаар зууны их үеийн халахын зүүн гарын ус төрийн зүтгэлтэн яруу найрагч цогт хунтайж бол ар халахын гэрэлсэн жалаар хунтайжийн ач баараа хошуучийн хүү өгөөд 17 дугаар зууны их үеийн халахын зүүн гарын Түшэт хааны дараа 2 дугаар дишт орох эрх мэдэлтэн байв. Өөрийн эхийн хамт сүм хийд байгуулж Бурхны шашны ном судрыг орчуулах үүсэд эрхэлж халахын 7 хошууны цаас тогтооход оролцож байв. Улс төрийн хувьд Монголын их хаан Лэгдний бодлогыг дэмжигч байж Лэгдэн хааны цэргийн хүчээр Монгол улсыг дахин нэгтгэх бодлогыг эсэргүүцсэн олон ноёд говийг туулан халахад хүрч очжээ. Эдгээр ноёдыг хэрхэн үзэх талаар халахын ноёдын хооронд хагарал гарч цогт хунтайж өөрийн албат ардыг аван 1636-32 онд Хөхнуурын зүг нүүдлэн очжээ. Тэнд ирээд Хөхнуурт нутаглаж байсан баруун 3 төмний төмөд Ёншөбө аймагуудыг эзлэн загиргаанд оруулав. 1635 онд Ахмад хүү Арслан тайждаа нэг төмөн цэрэг өгч төвдийг эзлүүлэхээр илгээжээ. Арслан тайжийн цэрэг лахсыг эзэлж аваад зүүн төвдийн зүг дайлаар орсон боловч удалгүй нас барсан буюу алагджээ. Энэ үед 5 дугаар Далай лам Агван Лувсан Жамцын хүсэлтээр дөрвөн ойрд болон халахын баруун гарын холбоот цэргийг хошуудын төр байхгүй шаан толгойлон Хөхнуурын зүг дайлан ирж 1637 оны ихэр Хөхнуурын баруун хойд талд улаан ошуух хэмээх газар цогт хунтайжийн цэрэгтэй байлдан дарж түүнийг барьж хороожээ. Хөхнуурт байсан цогт хунтайжийн албат ардыг олз болгон ойрд нутагт хүргэсэн бөгөөд 1640 онд батгсан их цаазаар үүнийг баталгаажуулжээ. Халах нутагт хоцорсон Гармаа цаан хунтайж хүүгийнх нь угсаа Чин улсын үед сайн ноёны аймгийн Элтэн засгийн хошууг захирч явжээ. Цогт хунтайжийн бичсэн шүлэг зохиол нь хадны бичиг болон бичмэл хэлбэрээр хадгалагдаж үлдсэн байна. Түүний байгуулсан сэтгэшгүй чандман тэргүүтээ 6 сүмийн үлдэс туурна цогтын цагаан байшин хэмээх нэртэй Монгол улсын Булган аймгийн Дашин Чилэн сумын нутагт оршиж байдаг.